Хайсамсгано бэсамбэн. За, ягаартын 11 дахь дугаар тавтамаар л. Өнөөдөр бүгдээрээ Riptide буюу уянгагийн нэг бичлэг дээр хамтдаа яагдлаа. Амар сонирхолтой бичлэг байна. Би болохоор зүгээр амраад тэг өдөржингөө ажиллаа ичээд амраад удахгүй унтидаа гэд суужилаа. Тэгээ манай нөхөр миний ихэрдэл намайг хоёул удахгүй жоохон амарж агаад харж унтъя гэд офис дээрээс жоох байхгүй тэр харж унтъя гэдгсэн. Тэгээ би окейгээ хэлцэн ирнэ. Ягаан үрдийн бичлэг бичгээр шийдлээ. Уянгаа Riptide-ийн бичлэгийн дээр таалагдсан учраас ер нь таалагддаг. Амар сонирхолтой бичлэг байна. Тэгээ эхнээс нь хамт үзв. Окей, 16 минут бичлэг эхнээс нь хамт үзье. За дэлгэцээр рекорд хийж эхэллээ. Энийгээ рекорд хийсэн камер бичиж байгаа явцгаая. Би амар технологичсан байгаа зү. Анх YouTube хийж эхлэхэд би утсаараа скотчоор нааж хийдэг байлаа. Одоо надад бүгд компьютер байна. Ойлгож байна уу? Тэгээ би энийг авахд өөрөөсөө нэг ч мөнгө гаргаагүй. Бүгд та нарын халааснаас. Nice. Нэг амар ингээ юу гэдэг те ичин яна намайг ийм тимгээ бодчих вэ энэ гэсэн юу гэнтэй тийм шүүмжээс айдаггүй тал нь одоо амар гой санагддаг. Гоё. Яаж ингэ тийм болоо. За сайн байцгаана уу? Надад ирдэг асуултуудын нэг нь гадаадад хэрэг ганцаарддаг вэ? Ганцаардсан үедээ яадаг вэ? Гэдэг асуулт байдаг. Тэгэд энэхүү асуултанд би хариулахын тулд өөрийнхөө маш жирийн өдөр тутмын оройн рутиныг бичсэн байна. Энийг би та бүхэнд үзүүлээд дүгнэлтийг өөрсдөө хийх боломжийг олгож байна. Let's go. За. Тэгэхээр энэ өдөр би ажилласаа 11 өдөр гэж орж ирж байгаа. Ресторанда дараагаараа хоол хийлгүүлж идчихэд бас тарсныхаа дараа хоол ахуулж идээд ирж байна. Тийм болохоор нилийн цүдийсэн өөрөөрөө бахархсан маягтай. Би Японд ажилладаг байсан. Сурдаг ажилладаг байсан. Японд дарга маргатай. Тэгээд дараа нь тэр ажиллаа болоод Yakiniku шарсан байхны ресторанд зогчор ажилладаг байсан. Тэр дараа нь болоод англи хэлний One Coin English гэдэг англи хэлний сургуульд багшаар ажилладаг. Цагийн part time багшаар ажилладаг байсан. Тэгэхэд дарга маргатайгаа хамт хоолнд орно гэдэг бол надад л амар хэцүү санагдчих. Би ядж жоохон интроверт талын юм, дотгошоо төрлийн юм, ганцаараа ах туртай. Тэгээ даргатайгаа яг хоо би One Coin English-ийн менежертэйгээ орой болгон хамт нэг чиглэл рүү хамт метроор явдаг гэсэн болохоор Эрика гэдэг Унгар эмэгтэйдэг гэсэн байдаг. Насараа өчтдөө. Менежер Эрикатайгаа хамт орой болгон хамт яг нэг чиглэлээр 5 буудлын турш бахан туфтан нэг юм яриад ингээд гэртээ хайрдаг байсан. Гэхдээ хамт хоол моолнд ороод даалгуулна гэх юм бол би жоохон чадахгүй. Би ер нь нэрлэхүү байсан. Ялангуяа тэр одоо ч гэсэн жоохон бүрэг гэдэг ч юм уу те. Ер нь л жоохон бүрэг хүн. Жоохон тэгээд хүмүүсээс жоохон имээдэг гэдэг ч юм уу те. Ингээд жоохон аимхай гэдэг ч юм уу тэггүй. Тэр миний хажууд бол уянгаа би бол вау хүн ингэж амьдарч болдсон бах та гэд ийм айдасгүй бусдаас санаа зовхгүй гэхэр муухай юу. Би ихтэй амар мундаг плаг гэж боддог байгаа байхгүй юу. Ваа яаж чаддсан юм бол би чадахгүй дээ гэж боддог байгаа байхгүй юу. Сонирхолтой байна. Сонирхолтой. Айгуу сонирхолтой. Окей. Дарга маань орлогч дарга 60-тай. Эхнэр хүүхэд нь одоо 7 дугаар анги. Бишээ 7 настай заяа. Тэгээ ингээл эхнэр маань ингэдэг, хүү маань ингэдэг гэж баахан ярьсараад. Гэртээ яаж турах вэ? Би энэ дасгал талаар бичлэг нь үзсэн, зөндөө юм сурсан. Тэр дасгалаа хийгээд айгүй өөр төнтэй байгааг нь харах. Амар урамтай байгаа нь л мэддэг чинь би бас үзээд одоо гоё урамтай харагдаж байна да. гэж бодогдож байна. Тэгээ уянгагийн талаар бол би
хамаагүй ярил гайгүй байх гэж бодож जैन тий. Муухай юм ярихгүй юм чаа. Шүүмж хүнж дайрал биш юм чинь тий. Тэгээ би бол хүний талаар хамаагүй ярихаас жоох айдаг. Аутизмтайгаас олооч тэр үү тий ингээд буруу үедээ буруу юм хэлээд гэдэг ч юм уу эсвэл зөв үедээ зөв юм хэлчлээ гэж бодонгууд л асуудал үүсээд ингээд амар ингээд шарх болоод ингээд бусад хүмүүс шархлааж өөрөө шархлаад юм асуудалтай трам шархна зөндөө тохиодог гэд надад тийм шарх байдаг учраас би хизээ хин хаан юу хэлж ийнвэ гэдгээс айдаг ер нь айгуу санаа зовдөг боддог. Тэгээ тэрнээс болоод миний бичлэгүүдийг үзэж байгаа хүмүүс амар хэцүү яриад байна энэ төр гэж тэгдэг тийм байдаг нэг юм ярих өөрийгөө ойлгох communication-ы шарах байгаа. Гэтэ энэ нь яг миний амьдралын зорилготой бас холбогддог. Энэ бол яг яалтчгүй миний даван туулах хэрэгтэй байн өөр тулаад ингээ мастер хийх хэрэгтэй зүйлсийн энэ насанда мастер хийх хэрэгтэй зүйлсийн нэг болохоор одоо тэгээд бичлэг хийгээ сууж гин. За тэр яг уянга Riptide ADHD-тэй болов гэж би боддог. Neurodivergent болоо тий. Би өөр ADHD таахгүй ADHD-тэй autism гэхэлэр ADHD гэж тооцогдно. Тэгээд ер нь ADHD-тэй хүмүүсийг амар амархан тоочглчдаг. Autism-тэй хүмүүсийг ч гэсэн амар амархан тоочглчдаг. Тэгээ найзуудтай асууж чи ер нь autism-тэй юм шүү дээ гэдэг. Тэгэхээр хүмүүс нүггүй шүү дээ би шал энгийн шүү дээ энэ төр гээд тэгжсэн хүмүүс дараа нь эмчээр очиод юу diagnosis ахта нэрэ чиний зүв бэжээ гэдэг. Тэгж хэлээгүй хүн бараг байхгүй. Надад ингээд тийм байжээ би нэрэ autismтэй байжээ. Эсвэл би нэрэ ADHD-тэй байжээ гэж над дээр эргэж ирж хэлээгүй хүн байхгүй. Би амар сайн тоочгэлтэй. Тэгээд уянга ADHD-тэй байх. Тэгэд би яагаад энийг хэлж байна гэхээр ADHD-тэй хүмүүс аз жаргалтай. Тэгээ үр бүтээлтэй. Тэгээ үнэхээр happy байхын тулд биеийн дасгал амар чухал. Тэгээ байхгүй байж болохгүй. Энгийн хүн биеийн дасгалгүйгээр ингээд окей яваад иж болдог болвол ADHD-тэй хүн тэгж болохгүй. ADHD-тэй хүн заавал биеийн дасгал хийх хэрэгтэй байдаг. Тэгэхээр уянга тэрийнхээ хийж байгаа нь би харчаад баярлсан. Үнэхээр сайн юм ижин да. Үнэхээр өөрт нь хэрэгтэй зүйл энэ да. Нэг ялангуяа хэрэгтэй зүйл энэ да. Тэрийг сайн хийж ин да гэж би бодсон. Ер нь энэ хүний талаар би зөндөө олон магтууштай юм боддог. Гой юмуд боддог. Муухай юм боддоггүй. Нэг удаа нэг бичлэгтээ санал зурж ирсэн юм байна. Юуны талаар ч л одоо Бэтментийн талаар илүү. Бусдаар бол одоо айгүйх энэ хүнээс сурах юм их аим шиг санагддаг. Амьдралын хэв маягаас нь бие авч явж байгаа байдлаас нь орж ирэх замдаа мэдээж хүнсээ авна. Яг шууд идэх зориулалттай бүтээгдэхүүнүүд бол авдаг заяа. Заримдаа хоол ихэд хүртэл амар их энерги шаарддаг заяа. Хоол их бол амар их энерги шаарддаг шүү дээ. Oh my god. Тийм биш гэж юу? Би өөрөө хоол муу хийдэг хүн шиг ярьж болсон шүү. Гэтэ би хоол сайн хийдэг хүмүүс намайг гоё хоол хийдэг гэж ярьдаг. Ямар ч бол юу нь хийж чаддаг. Ингээд жор харж байгаа хийж чаддаг. Жор харахгүйсэн ч гэсэн ингээд өөрөө таамаглаж байгаад ингээд тий ингээд нүдэлж байгаад лаглаг юм хийж чаддаг. Айгүй хэцүү юм хийж чаддаг. Гэтэ хоолыг чинь бүр амар их энерги шүү гэж би бол боддог. Тэгээ би ер нь ирээдүйд тоогочтой болно хаа. Хувийн тоогочтой. Тэгэхгүй бол чадахгүй байхаа амар их энерги ингээд юу гэх нэг юм дээр анхаарч ирсэн чинь ингээд ялангуяа neurodivergent буюу ADHD autismтэй хүмүүсийн хувьд ганц хоол ин гэдэг бол ингээд дэндүү их энерги зарцуулагддаг юм шиг. Тоор. Энэ тоорыг авсандаа би амар харамссан. Яагаад гэхээр тоор ойр дидэггүй. За жаа бичлэгээ янзлаад энийг юм янзлахаа мартсан байна. Мартаагүй юм. За окей. Бараг сүүлийн 5 жил идэггүй. Тэгээд өөрийгөө тоорны аллергитай гэдгээ мартсан байна. Тэгээд тоор бол бүр хамгийн их ингээд хоолоо захтнуулж бүр ингээд гэдэг юм баггүй юу? За би варена. Тоорны аллергитай хүмүүс тоор идэд нас ордог гэдэг үстэй тий амар юм биш нөө нэг. Parasite гэх кинонд гараад идэв. Налаад байна. Тэгээд наашир гэж амар тийм янаг байдлаар дэвтэр номоо гаргаж байна. Би ер нь хаашаач явсан ном дэвтэргүүнийх их явдаггүй. Окей, за тэгээ ингэж жагаад ер нь ингэсэн тэгсэн. За тэгээд булчингаа үзүүлсэн, гээ өөрийгөө шоосон. Тэгээд сониалт хийж чаддаг болцсон. Би сониалт хийж чаддаггүй. Тэгээд болсон нэг тэгсэн. Тэгээд хичээл хийсэн, ноутбук хийсэн, журналцсан. Бүтэн бичлэгийг явж үзээрэй манайхаа. Тэгээд бичлэгнийхаа саунд бичиж авсан. Өөрийгөө сайн дэмжиж спортлж чадчих шүү дээ, тий.
За тэгээд тооны хичээл үзсэн гэлөө. Тиймэрхүү юм байсан. Тооны хичээл үзсэн, англи хэл сураад ингээд юм үзсэн. За тэргээ ярьж байгаа. За тэгээд ороо зассан гэдэг чинь унтахаас өмнө орондоо орохдоо бэлтгэх гээд Family Guy үздэг гэсэн. За нэмбэрээс Family Guy юу? Family Guy үздэг гэсэн. Тэгээд ороо угаадаггүй гэсэн. Relatable. Ер нь бол миний ор бол нилээ муухай. Дээр нь би амар их туучдаг байхгүй юу? Тэг ингээ газар тэг ингээ юм маач гэсэн би нэг их угаадаггүй. Тэг ингээ оройн унтахтаа үздэг юм бол энэ Family Guy гэдэг хүүхэлдэйн кино 5 цагийн урттай. Тэгээ миний хийх дуртай зүйл юу вэ гэхээр штэ. Энэ 5 цагийн тэг хүүхэлдэйн кино том үний кино шүү дээ. Том үний киног 50-га дэлгүүрс. Shopping babes, shopping. Yeah, I look so cool. Shopping яагаад гэвэл ADHD хүмүүс shopping-оос допамин авдаг. ADHD болон допамин хоёрыг хүмүүс нөө ADHD гэхэлэр анхаарал төвлөрдөггүй өвчин гэж бодоод байдаг тий. За нэгт ADHD чи өвчин биш. Эмгэг байж магадгүй. Заавал эмгэг байх шаардлага байхгүй. Заавал юуг эмгэг гэдэг ялгадаг вэ гэхээр амьдралд садаа болж байгаа амьдралд ингэж аягүй сөргөөр нөлөөлж байгаа зүйлсийг эмгэг гэж тооцно. Хэрэг амьдралд садаа болдоггүй сөргөөр нөлөөлдөггүй ингээд зүгээр ингээд болоод байвал эмгэг гэж тооцогддог болчтой. Тэгэхээр ADHD хүмүүс эмгэгтэй өвчнөтэй биш. Тэгээд анхаарал төвлөрдөггүй асуудал гэдэг нь шүү дээ. Надад миний хувьд болохоор ADHD-г анхаарал төвлөрдөггүй асуудал гэхээс илүүтэйгээр айгүй хэм допамин гэдэг даавартай айгүй юм хэцүү харилцаатай гэдэг ч юм уу тийм. Эсвэл допамины хамаарал өндөртэй гэдэг ч юм уу. Тийм тархины тогтолцоо гэж би тооцно. Тэгээд ADHD-тэй хүн аз жаргалтай байхын тулд допаминыг аягүй сайн зохицуулах хэрэгтэй. Допамин зохицуулахдаггүй байх юм бол тэгээд юм хийж чадахгүй болох, ядрах, сулдах, ингээд юм бодож чадахгүй болоо, хуурлах, зарлах, асуудал үүсгэх, тэр допамин авах гад асуудал үүсгэх гэх мэт ингээд юм. Яг тэр допамин гэдэг зүйлээ аягүй сайн зохицуулж чаддаг байх хэрэгтэй гэдэг. Cozy here. За тэгэхээр андуурда. Тэгээд shopping допамин өгдөг зүйлсийн нэг. Энэ нь ганцаардмал юм шиг харагдаж байна уу? Эсвэл ганцаардмал биш юм шиг харагдаж байна уу? Тэгээ энэ бичлэгийн уянгагийн бичлэгнийх нь утга нь болохоор ганцаардлын талаар олон комментууд ирдэг. Гадаад байгаа ганцаардж гинөө би ганцаардж байна. Гадаад байхдаа ганцаардлаа яаж учраа болдог вэ гэдэг юм уянгаад асуулт ирсэн байсан. Тэгээд тэр асуултанд нь хариулахдаа өөрийн ажилласаа ирсэн оройн хэдэн цагийнхаа рутиныг хариулъя гэд саний бах юмыг харуулж байгаа юм байна лээ. Тэгээ асуулт нь болохоор би ганцаарддаг хүн шиг харагдаж байна уу, ганцаарддаг хүн шиг харагдаж байна гэсэн би үнэхээр хариулж чадаагүй. Би болохоор ганцаарддаг юм биш үү гэд ботцсон байсан. Яагаад гэвэл би өөрөө амар ганцаарддаг төрлийн хүн байсан. Ерөөсө багасаа л хойш амар ганцаарддаг. Тэгээд Японд амьдарч байхдаа ч ганцаардсан. Америкт амьдарч байхдаа ч ганцаардсан, Монголд амьдарч байхдаа хаач амьдарсан ганцаардсан, их найзтай байхдаа ч ганцаарддаг, найзгүй байхдаа ч ганцаарддаг, хүнтэй өргөж байхдаа ч ганцаард. Би ер нь амар юм ганцаардлын асуудал ихтэй хүн байсан. Тэрийга талентцгал энэ ихэрлээ энэ замлаар айгүй үр дүнтэй ангаасан. Тим хүн байгаа. Тэгсэн чинь би хүн болгоныг ганцаарддсан болов гэж утсан чинь одоо уянгагийн хариулт амар сонирхолтой. Би бол өөрийгөө ганцаардмал гэдэг ч юм уу, ганцаарддаг мэдрэмжийг авч үзсэн гэж бол хэлэхгүй. Би бол үнэхээр хизээч ганцаардж байгаагүй, үргэлжийн миний ард талд хүмүүс байгаа. Вау! Би энийг сонсчод бүр вау! Үнэхээр гайхсан ингээд. What гэд ийм хүн байж болт юм уу? Ийм хүмүүс амьдрд юм уу? Дэлхий дээр байд юм уу? Би бүр амар гайхсан. Гэт ингээ бүр үнэхээр гайхсан. Ерөөсө ганцаардлыг мэдэрдэггүй, тий? Ваа, гэт үнэхээр гайхсан. Гэдгийг бол мэдэж ирсэн. Аав ээж маань тэгээд хитгэн сайн найзууд маань. Би ганцаардаж бол хизээч үзээгүй заяа. Гэхдээ энэ нь олон хүний зовлон гэдгийг бол би мэднэ. Ганцаардмал найзтай болох айгүй хэцүү байна гэдэг зовлон болон шүн унтаж чадахгүй байна, оройны нойр сонирн байна
гэдэг хоёр зовлон бол өнөө үеийн хүмүүсийн зовлонны нэг заяа. Зовлонны нэг. Би та бүхэндээ маш хурдан маргаашнаас хийх боломжтой 3 санаа өгье. Тэ энэ бол зөвлөгөө өдр бол биш. Шүдэн завсар нэг юм байна те. 3 санаа нь юу байлаа? Би сая үзсэн дээ. Зайн мах орохгүй бай. Жиний том биш. Та байжаарай. Нэгт одоо байгаа харилцаагаа саах. Тултлан саах хэрэгтэй. Бүгдэнгээс нь саах хэрэгтэй. Харилцаагаасаа гэдэг чинь. Харилцаагаасаа. Энийг би нэг экс найзлаасаа яг энэ зөвлөгөөг авч исэн. Би хэрэгжүүлж чадсан уу гэвэл 5-аас 10% та хэрэгжүүлж чадсан. Гэт би найз ер нь бол хаанчуусан газар яаж иж байгаа л найзтай болчтой. Тэгээ найзтай болохтой ер нь айгу хөөрхөн дажгүй найзуудтай болчтой. Тэгээ Японд байсан миний найз болохоор яг найзууд болохоор нэгэн дэрэн Икиракурен гэд хятад охин байсан. Амар хөөрхөн хятад охин манайтай нэг ангийн. Нөгөөх нь болохоор уйгар охин байсан. Фария Закир гэд Фария гэд хятад охин. Амшаа уйгар охин. Тэгээд Фэй бит хоёр нэг дотносон заяа. Тэгээд юу илээ би чи хаашаа ч илээ нэг газар руу айгуу чухал ингээд бичиг баримт өдөртэй ч үлээ газар руу явах гээд би тэгээ ганцаараа явахаас хэцүү санагдаад тэрийг би тухайн үед чатлж исэн залуу Эрик гэж залуутай чатлж исэн. Тэр залуутай миний айгуу prominent ex мөн заяа. Эрик гэж залуутай чатлж байхдаа би ингээд айгаад байна тэргээд ганцаараа явах санаа зовоод байна гэдгсэн чинь манай тэр хүн болохоор X гэдэг чинь тийм X шүү дээ нэрээ. Тэр үргэлжсэн. X болохоор ямар сони ихэрдэлтэйгээ нийснээс хойш ингээ миний өмнө нь үргэлжсэн хүмүүс хасан харилцаанд орж ирсэн хүмүүс яг жинхэнэ хорхосын харилцаа байгаагүй юм шиг санагддаг болсон. X гэж хэлэхээр ингээд яг ихэрдлийн харилцааны романс, ихэрдлийн харилцааны дурлал гэдэг энэ зүйлийг өдөр алган амсаж амьдарч байгаа болохоор тэрний хажууд ингээ миний X-тэй байсан өмнөх залуустай байсан харилцаанууд дандаа нөхөрлөл байсан юм шиг санагддаг болцсон. Гэт ерөөсө хос биш нөхөрлөл байсан юм шиг. Тийм мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд X гэхэлэр жоохон сони буруу хэлээд ч юм шиг. Гэт яг үндэ X мөн байсан. Тэр чинь нэлээд удаан харьцсан. Үргэсэн нэг хэсэг манад ч амьдэрсэн. Ээж мэж амьдэртэй ч уулзсан. Тийм юм баггүй юу? Тэр Эрик гэх манай X найзлахлаар найзууд гэдэг чинь ашиглах зорилттой хүмүүс ахгүй юу гэж надад зөвлөгөө хэлжсэн. Яагаад гэсэн бэ гэхээр би face ингээ те надтай нэг errand те нэг юм юу лөө яте гэдэг ч юм уу нэг юм юу лөө албаны нэг зүйл чухал зүйл рүү хамт явах уу гэж би асуумаар байна. Гэхдээ би тэгээ асуух юм бол би найзаагаа ашиглах гээд байгаа юм шиг санагдаад асууж чадахгүй ингээд би тэрийг Эрик хэлсэн чи Эрик надад найзууд чи ашиглах зорилттой оршдог байхгүй юу? Найзаагаа ашиглах хэрэгтэй гэж надад хэлжсэн. Тэгээ яг уянгагийн хэлж байгаа энэ зөвлөгөө яг адилхан чанартай найзаагаа юу саах хэрэгтэй гэдэг чи хүмүүсийг саах хэрэгтэй гэдэг тэгж шүү дээ. Тэгээ энэ нь яг үнэндээ муухай зүйл биш юм билээ. Би болохоор хитрхи зарчимж болохоор ингээд хэнийг ч ашиглаж болохгүй тэргээд ингээд тэрэндээ өөрийгөө амар барьчдаг, хорчдаг байсан. Ингээд хитрхи зарчимсаг. Өөрийн жинхэнэ зан характер, өөрийнхөө жинхэнэ хүсэл, дур хүсэл юу вэ гэж бодохгүй би зүгээр л дандаа зарчим боддог. Тийм төрлийн хүн байсан. Одоо ч тийм байж магадгүй. Миний ихэрдүүлч гэсэн жоохон тийм тал амар харагддаг. Тэгээд тэр зөвлөгөө сонссны дараа би Фариагаас анхны удаа надтай хамт нэг газар л явдаг гэд. Анхны удаа тусламж хүссэн байдیں۔ Тэгээд би Фариагаас өөр юм асууж байгаагүй. Юу ч асууж байгаагүй. Ингээ тгий мэдээж хоолнд орё гоё юм хий гэх юм бол санал гаргана те. Гэхдээ ингээ тусламж л асууж байгаа. Гэхдээ Фариа бол надаас амар олон миний найз гэж байгаа хүмүүс дандаа надаас ингээд ийм тийм надтай хамт яваад өгөөч, энэ туслаад өгөөч гэж дандаа надаас асуудаг. Би дандаа тусалж өгдөг. Тэгсэрнэ би хүмүүсээс ерөөсөө тусламж асуудаггүй амар нэрлэхгүй байсан. Одоо болохоор ямар юм болоо мэдэхгүй байна. Окей. Заяа. Одоо бол арай гайгүй юм асуудаг болцсон юм болоо. Гэтэ бас яаж хаад амар бие даацсан. Би ер нь л амар бие даасан хөхтэйсэн. Одоо ч гэсэн амар бие даацсан. Өмнөхөөсөө илүү бие даасан байгаа.
харилцаа. Одоо жишээлбэл хүрээлэлээ тэлье гэдэг ч юм уу, шин найзтай болъё гэдэг бодол байгаа. Гэхдээ тэрнээс өмнө заавал одоо байгаа харилцаагаа тултлан саах хэрэгтэй. Өөрийгөө ургамал гэж бод. Чи бол ургамал, харин найз нөхөд гэдэг ч юм уу, уулзж байгаа хүн амьтнаасаа авах тэр дотн байдал, инхрийлэл, нэг нэгэндээ хүрэх, нэг нэгэндээ санаа тавих тэр явдлыг шим гэж бод заяа. Шим. Яг ингэж шим. Окей. Ус ч юм уу те. Энийг тултал авахын тулд юу байх шаардлагатай вэ гэхээр би нэг тийм гуйсан хойноос нь гуйдаг гэж бодчих үедээ гэдэг айцаа бүгд авч хэрэгтэй. Эго гэдэг ч юм уу, эсвэл би хүн гуймаарг байна гэдэг ч юм уу. Тэгээ нааг үлэнгээ бодчихвол яана гэсэн тэр айцыг авч хайх хэрэгтэй. Тэгээд чамайг лай гэж бодогдуулахгүй тийм хүмүүс чинь найз уучна гэсэн үг. Яг үннийг хэлэхдээ чи ийм юм хийгээд, тийм юм хийгээд, өөрт нь ийм юм зориулж хийгээд ахад лай гэж бодож байгаа хүмүүс чинь чамайг хамгийн их ганцаардлыг мэдрүүлдэг хүмүүс заяо. Тэ энэ дээр болохоор би ээж аав эсвэл сонин эмэгтэй найз гэж бичсэн байна. Тийм биз дээ. Тэгээд өөртөөгөө адилхан лайг болно. Окей. Тэ яг чи бол ургамал найзуудаас авч байгаа ихрэл бол шим гэдэг чинь те. Энэ бол яг амар гоё юм одоо ихрлээ эн занал заадаг, сүнслэг бясалгал энэ төр заадаг юм зарчим бас өөрхөн яваад байна л да. Би тэрэнд нь вау энэ хүн хаанаас орсон юм болоо гэж гайхаж байгаа. Гэтэ ер нь бол ийм сүнслэг зарчмуудыг хүн амьдралыг амьдрах тусам сураад яваад байдаг, амьдрал үзэх тусам гэдэг ч юм уу те. Угаасаа ойлгоод яваад байдаг. Тэгээд хэрэг аав ээж ер нь иймэрхүү сургаалуудыг аль хэзээ ойлгоцсон болвол зүгээр аав ээж ер нь амаараа хэлэх шаардлагагүйгээр биеийн хилэмж бие авч явж байгаа байдлаараа иймэрхүү гүн сургаалуудыг зүгээр л өөрсдөө хэм маягаараа хүүхдүүдэд заагаад өглөөлөд өгчдөг. Гэхдээ маш олон хүмүүст яг энэ уянгагийн хэлж байгаа зүйлийг ингээ бүр яг хичээл болгож заадаг юм програмч хүртэл байдаг LBC энэ төр гэдэг те. Тийм энэ бол бас яг энийг ойлгох юм бол та энэ бол бас яг баян болохын түлхүүрүүдийн нэг байдаг. Өөрийгөө ургамал гэж хараад бусад өөртөө орж ирж байгаа зүйлийг шим гэж харах те. Ер нь л өөртөө арчаатай байна гэсэн үг шүү дээ. Тэ өөрийгөө тордож гин гэсэн үг шүү дээ те. Тэгээд хоёрт яг энэ зарчим нь эмэгтэй хүний чанар байдаг. Divine feminine буюу гэгэн эмэгтэй эрчимтэй хүмүүс яаж баяждаг вэ гэхээр ер нь л гаднаас юм авч шим авч уянгаа гэлж орол шимийг авч баяждаг. Шимийг авч амьдрах ёстой байдаг. Шимийг авахгүй байж болдоггүй. Ерөөс авахгүй байж болдоггүй заяа. Тэгээд энийг маш олон хүмүүс эмэгтэй хүмүүст ерөөс авахаас л өөр юм хийдэггүй, буцааж өгдөггүй гэдэг ч юм эсвэл ингээд юм бардам ингээд юм муухай greedy gold digger энэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэтэ тэр нь бол мэдээж асуудалтай. Буцааж бити өг гэж байгаа юм биш шүү дээ, тий. Яг ингээд зөв хүнээсээ тусламжийг хүсээд ингээд зөв хүнээсээ зөв үед нь тусламжийг хүсээд яг ингээд тэрийг та хүртэж чадчихвэл ингэснээрээ ингэжиж эмэгтэй хүн бусдад өгдөг. Эмэгтэй хүн бусдад яаж өгдөг вэ гэхээр авж иж өгдөг заяа. Ингээд ийм зарчим байдаг шүү. Тэгээ ихэрдэлтэйгээ нийлж мэлмээр байвал иймэрхүү юм ер нь ойлгох нь нэмэртэй байдаг. Хоёрт болохоор биш үү? Энийг амар сайн ойлгох хэрэгтэй. Юу вэ гэдгээр өгчиж авдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Уригдмаар байна уу? Тэ? Дуудлага хүсэж гин үү? Залаг үнсүүлмээр байна уу? Үнс. Хоол ахуулмаар байна уу? Эхлээд авж иг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч харилцаа байсан өгжиж авдаг гэдгийг санах хэрэгтэй. Ирими харилцаа байсан ч ажил дээрээ байсан ч би одоо ингээд ажлаа амар магтаал би ажил дээр яг үнэглэхэд юу ч хийдэггүй заяа. Тэг ингээд тэр ажлын газар руу орвоогүй юу ердөөсөө тийм өгчээж аавна гэдэг тийж шүү дээ. Энэс амар сонирхолтой. Гэтэ энэ дээр би нэг хэлэх юм байхгүй ч юм уу ойлгомжтой self explanatory тий өөрөөрөө тайлбарлаад яг сан багц болчихж байгаа төгстэй ингээд окей илүүтэй ярих шаардлага байхгүй. Тийм гэхдээ яг хуу өгчээж аавна гэдэг болохоор яг тэр энергийнх нь сувгийг үүсгэж ийна л гэсэн үг. Яг энерги сүнслэг утгаар нарах юм бол тэ ингээд таны амьдралд ямарваа нэгэн зүйл оршихын тулд тэр тухайн зүйлийг ингэж орж ирэх энергийн урсгал нь үүссэн байх хэрэгтэй. Яг ингээд ширэгцэн голон дээгүүр завь явж чадахгүй шиг. Голных нь канал сувг нь байгаа даа бол тэрэн дээр ингээд ус урсгаад гэдэг ч юм уу те.
гэд урсгалтай болгож өгөх хэрэгтэй. Ер нь бол тийм байгаа. Тэгэхээр хоёр хүний хооронд хоёр хүн хоорондоо дандаа хоёр хүний харилцаа яг яаж үүсдэг, яаж өрнөдөг вэ гэхээр за нэг хүнд нь инхриллийн энерги байх юм бол байлаа гэж үгтэй. Тэгэх юм бол хоёр дахь хүнд нөгөө хүнд нь бас инхриллийн энерги байвал тэр хоёр хүн хоорондоо инхриллийн харилцааг үүсгэх боломжтой болдог. Нэг хүнтэйгээ инхриллийн сувг, нөгөө хүнтэйгээ инхриллийн сувг гэдэг энэ хоёр холбогдоод ингээд энергийн сувг үүсгэх боломжтой болдог гэсэн үг. За нэг хүнд хүн чанарын энерги байлаа гэж үгтэй. Тэгээ нөгөө хүнд нь бас хүн чанарын энерги байх юм бол тэр харилцаа хүн чанар гэдэг зүйл төр тогтсон харилцаа болдог гэх мэтчлэн. Тийм. Тэгэхээр хэрвээ таанд ингээд амар над шиг одоо тий соншиг амар нэрлэгөөс болоод кино үзэх гэдэг ч юм уу тий одоо зөв кинонд хамт найзтайгаа кинонд үзэх гэдэг энерги танд байхгүй болвол хинч таны кинонд үрэхгүй гэсэн үг. Хамт кино үзээ эсвэл hang out найзуудтайгаа зур гадуур явах hang out хийх уригдах гэдэг юм энергийн цэнэг нь таны сүнсний хаан ихтэй байхгүй болвол хинч таныг хизэж урьж чадахгүй гэсэн үг. Хүн ингээ таныг тэр хүнийг тэр партид урих юмсан ингээ бодох төдийд ямарваа нэгэн зүйл тэр хүний амьдралд болоод ингээ сатаараад таныг урьж чадахгүй болох гэдэг ч юм уу те. Яа тэгвэл тань тэр цэнэг нь байхгүй. Тэгэхээр танд ингээ та хин нэгэн хүнтэй ямарваа нэгэн харилцааг үүсгэхийн тулд тэгэхээр яг тэр тухайн төрлийн харилцааны цэнгийг өөртөө агуулах хэрэгтэй. За тэгээд цэнгийг өөртөө агуулах хамгийн амархан арга бол тэр тухайн цэнгийн зүйлийг хин нэгэн хүнд хийж өгөх. Ялангуяа нөгөө хүнд ээж өгөл яг болчихж байгаа байхгүй тийм. Тэг яг хоо танд болохоор кинонд уригдах, хангаутанд уригдах гэдэг цэнийг байж болно. Хэрвээ таны найзад тэр цэнийг байхгүй болвол бас таны хизэж урихгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та тэр хангаутламараа хамт кино үзмээр байгаа найзыгаа кинонд ингээд зориглож ураад тэг хоёул кино үзье гэж хэлснээрээ таны найзад тэр тухайн кино үзэх хангаут хийх гэдэг цэнийг нь бүрэлдээд дараа нь танаас эргүүлээд яг адилхныг асуух боломж үүсэж байна ингээд адилхан хоёр сууг үүсэж байгаа учраас тэрэн дээр хоёрын харилцаа ингээд бүрэлдэх боломжтой болж байна л гэсэн тийм хуйлтай байгаа. Тэгэл миний бүх. Тэгэхээр одоо ингээ юу гэдэг те. Тэгэхээр одоо эмэгтэй хүмүүс одоо чинь gold digger буюу алтны уурхаач гэдэг ч юм уу те. Зөвхөн хүмүүс ингээ ашигладаг юм ашигч эмэгтэй хүмүүс гоё биш байхгүй. Яагаад би нөгөө нэг өмнөхдөр нь болохоор эмэгтэй хүн чинь авах хэрэгтэй гэж тэгж хэлсэн шүү дээ. Эмэгтэй хүн баян байхын тулд таашралтайхын тулд ингээд авдаг байх хэрэгтэй, бусдад өгөхийн тулд өөрөө авдаг байх хэрэгтэй. Гингүүт амар юм ашигч байх хэрэгтэй гэж буруугаар ойлгох боломжтой. Сонсогдсон те. Гэтэл хэрвээ эмэгтэй хүнд юм ашигч энерги байх юм бол ашигч санаа байх юм бол тэр эмэгтэй хүнтэй өглөвч хүн эсвэл юм те тэр ашигч эмэгтэй хүн ашигч хүнтэй гэл таарах магадлалыг өндөртэй болчихно гэсэн үг. Тэгэхээр ашигч байна гэдэг чинь тийм ашиглах нэрийгээ ашиглах тий ашиглаад хаях нэрийгээ өвдгөх юм цэнийг дотроо агуулад тэгээд үржүүлээд яваад байна гэсэн үг. Тэгэхээр ингээд бусад хүмүүсийн ашигч цааны хөдөлгөөн гэдэг ч юм уу тий ер нь ингээд бусадтай муухай суугаар холбогдно гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Яг найзын суугаар биш, өгөө аваа таарсан суугаар биш. Гэр муухай суугаар холбогдох болчихно. Тэрс гоё зүйл биш. Fair strange заа. Миний аав бол байнгын хөдөлж идэг. За амар сонио. Тэгээ ингээд дээрний 4 хоног би амарсан байхгүй юу. Токио яваад тэгээд тэгсэн чинь ингээд манай ажлын газрын хүмүүс над руу залгаад хөөе тэр хаанаага, хөөе энэ хаанаага ингээд ингээд тогоочин заа. Би зөөгч байхгүй юу. Тогооч нь ерөөсөө ингээд хөрөгчнийхөө юм нь яг нэг юм хаанааг мэдэхгүй ээжэж амар надаас асууж масуугаа за. Ерхэд бол ингээ амар их авч байгаа штэ тий. Хин нэг тийм даварцсан юмыг ажиллуулад авах юм. Хэрэг өгж байгаа зүйл байхгүй бол тиймээс тий. Тийм болохоор энэ хүртэл би зөндөө их удаа хин нэгэн өвдөхөд за би гарыг гэдэг ч юм уу. Хин нэгэнтэй согтчоод өөр ажилтан руу маань ууралж хагаад за би яваад очие. Хин нэгэн алдаа гаргахад тий за би очие. Зөндөө олоодаа ингэж ашиг нүхтэн. Өгсөн юм чинь авна гэдэг бол амар үлийн явдал. Энэ бол хуншгүй заяа. Нөгөө нэг охиныг те чихэн дээр нь цэцэг ургуулах гад нэг те өөртөө татах гад нэг юм ингээ өгж ийсэн нөө. Хэрэг болохгүй болчингууд нь хөөе тэр юм авъя би ч юм тийм юм өгсөн биз те гэдэг нэг тийм хуншгүй явдал болчихно. Бүгдээрээ тийм хийж болохгүй. Зүгээр л хэрвээ ахыг хүсчихвэл
төрөлөд өөрөө ингэж өгдөг ах хэрэгтэй. Тэгээ энийг бол би вэштэй бүр бүх юмн дээрээс анзаардаг заяо. Ажил төрөл те найзуудын харилцаа, эцэгхийн харилцаа бол биш заяо. Ялангуяа ажил дээр амар их харагддаг заяо. Өнөө үеийн дарга болон ажлын газар гэдэг чинь ерөөхдөө бол дагуу газрууд. Ялангуяа Японд. Энэ хүртэл чиний хийх юм байлаа гэж бодъё. За чи нэг янзгалсаар агаад ялархсаар агаад энэ хүртэл нь хийлээ. Чи жоохон ад үзэгдэн заяо. Япон газар нэг тиймэрхүү. Чи хийх ёстой зүйл энэ вэ? Инээс жоох ингээ ахиулаад хийчлээ. Одоо жишээлбэл би ингээ зүг зүгээр ээж аваад хизээч гэрийнхээ шалыг угаадаггүй хэрнээ ажлынхаа шалыг угаагаа яваад өгдөг байхгүй юу? Ингээ хийчлээ. Тэгээ тэнгүүд яра иймхэн зөрүүнээс ирэх ашиг гэдэг чинь амар том байдаг байхгүй юу? Тэгээ ингээ бүх юм дээрээс та бүхэн энийг харж болно. За би та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл. Тийм шүү. Тэгээ уянга юм лаглаг юмнуудыг амар гоё амар амархан амар ингээ хинч сонсоод ойлгохоор тайлбарлчихдаг нэг айгу гоё санагддаг. Би болохоор арай жоохон учир битүүлэг талаас нь тайлбарладаг юм шиг байна тийм мэдгүй. Жоохон суурн үнссэн юм дээр нь дараагийн юм босгодог гэдэг ч юм уу тийм л юм шиг байна. Санийхтэр юу илмэрч юм дээ. Амар их юм бодогдож байна. Би яг саяны point дээр нэг хэлэх юм байхгүйгээ би бодцсон байсан чинь сая дахиад сонссон чинь гинэт амар их хэлэх юм гараад ирлээ. Хаанаас нь за юун түрүүнд юу яана янзгалсаар агаад ингээд дутуу хийчих юм бол ад үзэгднэ гэдэг. Тэр бол of course мэдээж ер нь юмыг янзгалж ингээд тэ амар ялархаж хийж байгаа юмд хийхгүйсэн дээр тэр ажлаас өөр гарцсан нь дээр яагаад гэвэл ингэж аз жаргалтайгаар хийгээгүй уйлж майлж хийсэн зүйл ажил ер нь бол эцэст нь харахад тийм ажлаа хийгээд дууссан байгаа зү гэж хэлж болох ч гэлээ тэр ажлыг барыг хийгээгүй байсан нь дээр юм шиг байх. Энергийн төвшөнд бол тийм байх гэдэг. Энергийн амар хэм, энергийн өр, энергийн ял гэдэг үсгчдэг. Муухайдаг. Хүмүүсийн энерги яаж хасах руу оролцдог. Харин жаахан илүүг хийн гэж тэгж штэ. Жаахан илүүг хийн гэдэг нь буруугаар ойлгох юм бол буруутай ингээд ядуу байхын их үүсвэр болж болдог. Яг санхүү энерги хуулаар уянгагийн санхүү хэр ашигтай үрждэг вэ? Сэтгэлд нь хангалуун байдаг. Ингээд тэгээ нөгөө талаасаа харах юм бол хэрвээ яг тэр илүү хийж байгаа нь бүр үнэхээр өөрт нь кайфтай ингээд үнэхээр гоё сэтгэлд нь уйг байвал тэр нь бол яалтчгүй яг нэмэлт цалин болж ингэж урж ирж босвол да. Тэгэхээр тэр илүү нэмэлт хийж байгаа зүйлээ тэгээ дараа нь хүнээс юм авах гад ингээд илүү юм хийвэл ялархаж байгаад илүү хийвэл хийхгүйсэн энэ дээр болчихж байгаа тийм. Харин ингээд илүү хийсэндээ сэтгэлч ингээ ханаад ингээ уйг болоод өөрийнхөө төлөө илүү хий. Бусдын төлөө биш өөрийнхөө төлөө илүү хий гэж хэлвэл зүг юм уу да. Тэгээ би энэ талаар курс надад байдаг. Тэгээ бид нар яг одоо энэ подкастаар ингээ бүр амар тэр хамаагийн ингэж тайлбарлаж хэлье гэхээр яг үндэ ядаргаатай санагдчихээн. Тэгэхээр ингээ нэг иймэрхүү хэмжээнд тайлбарлаад өнгөрөөчт юм уу тийм. Тэгэхээр ингээ ер нь бол ингээ яг юмыг хийхдээ ямар нэгэн зүйлийг хийхдээ яг аашралтаар хийж гэнэ ямар шантарч ингээ өөрийгөө зовоож хийсэн зүйл нэмэлт зовлоныг дууддаг. Ингээ амар гоё таашаалтаар аашралтаар хийсэн зүйл тийм нэмэлт таашаалтаас шалгыг дууддаг. Төдийм аа гэж ойлгоход болох юм уу дүү гэж хэлмээр санагдлаа. Дамжуулагч чинь энэ юу вэ гэхээр Япон улсад суралцах талаар боловсрол зөвлөгөө мэдээлэл өгдөг. Реклам. Том сургуулиуд хаах нь гэж хүсдэг үзээсээ. Энэхүү өдөр яг сурагчдал гэдэг заяа.
асуув заяо. Дан ганц ганцаардал гэхгүйгээр сэтгэл готрал гэдэг юмд асар их туслана. Надад мөнгөсөн олдог байх. Бүгдээ мөнгийг яаж олох вэ? Дан ганц аав ээжийн мөнгө гэдэг ч юм уу эсвэл махарч ажиллана гэхээсээ илүү өнөө цагт бид нар чадварыг дээшлүүлж ийж мөнгө олно заяо. Англи хэл, Excel, R, video editing, код бичих, видео эдитер гэдгээ зөвхөн YouTube-ээс сураад сайн хийсэн байхад одоо том YouTube-рууд ажилтаа авна, эдитер авна, зөвхөн thumbnail-ээ хийхэд хүртэл ажилтаа авдаг заяа. Ажилтаа авна гэдэг ингээд сторийн дээрээ DM бичсэн байдаг заяа. Тэгээ ингээд хүссэн хаанаас ч хизээж ажиллаж болно. Өнөө. Гэтэ би тэнийг юм шиг бүгдийг өөр ганцаар байдаг. Мэдчихлээ. Гэхдээ хамгийн том эерэг зүйл нь юу вэ гэхээр штэ. Би ажил хийдэг, сургууль сурдаг. Гэхдээ надад ингээд үргэлжийн дээшлүүлж идэг ямар нэгэн чадвар бол байгаа заяа. Байгаа. Миний өөр бичлэг үзэх юм бол ойлгоно. Биш. Тий. Одоо саяны англи хэл болон математик байгаа штэ тий. Энэ яадаг вэ гэхээр өдөр тутмыг яг адилхан давтамж биш өдөр тутмыг урагшлалт болгож өгдөг заяа. Өдөр тутмыг давтамж биш өдөр тутмыг процесс болгож өгнө гэсэн үг. Процесс. Тэгэхээр араа юм бөөрнх ингээл давтаал яваад байдаг юм чинь нэг цэгээс нөгөө цэг хүртэл ингээ те зоригтой юм нэг аян болчихж байгаа байхгүй амьдрал гэдэг чинь. Тэгээ энэ бол юм штэ. Ямар ч секси эмэгтэй, ямар ч гоё залуу, ямар ч архитарс шоудалт тийм нөхөж чадахгүй тийм орон зай байхгүй сэтгэл доторх. Тэгээ ингээ хүмүүс энийгээ жишээлбэл тэ эмэгтэй хүн гэдэг ч юм уу найз залуугаараа ингээ дүүргчлээ гэ тэгэхэд яах нь өөртөө хамт байхгүй хахад жаргалтай байгаад хар уурн хүрдэг ч юм уу залуун жишээлбэл ажил хөөцөлтөөл явхад ингээл бүхс бөөрний хэрүүл хийгээд идэх ч юм уу тэ. Ер нь бол нэг тийм сонин буруу юмыг үүсгэнэ. Заяа. Тийм болохоор гурав дахь нь маш чухал. Ямар нэгэн чадварыг барьж аваад бид нар тэрийгэ давтамжтай өдөр болгон хийснээр бид нар ахиц гэдэг зүйлийг яг ингээд бүр тагнаандаа амтагдтал амсна гэсэн үг. Тэгээ тэр тагнаандаа амтагдсан амт чинь чамд өөртөө итгэх итгэл тэ бүх юмыг хийж чадах юм шиг урам зориг бүх юмыг өгөн заяа. Хинийч дүүргэж чадахгүй тийм нэг сэтгэлийн хоосоо орон зайг дүүргэж өгөн заяа. Яа, тийм болохоор гурав дахь нь маш чухал. Энэ гурван юм ганцаардалтай болон магадгүй жоохон сэтгэл гутралтай, бусдаас жоохон ангид санагдаад байгаа хүмүүс байх юм бол хүнтэй харилцах харилцаагаа нэг нэгэндээ санаа тавьж байгаа тэр сэтгэлээ бид нар шим гэж бодох хэрэгтэй. Тэ чи ногоон тултлан сор. Окей? Одоо байгаа харилцаануудаасаа. Хоёр дахь нь өгжиж авдаг гэдгийг мэд. Окей? Гурав дахь нь бүгдээрээ мөнгө сан олдог байхын тулд чадвараа дэвшлэх хэрэгтэй. Тэгэл болоо. Орлоод үз. Окей. Алдах юм бол байхгүй штэ. Bye. Ганцаардал гэж юм бэ? Ганцаардал гэдгийнх нь учир нь юу юм бэ л дээ? Би өөр амар ганцаардсан, тэгээ судалсан, тэгээ даваад гарсан хүний хувьд ганцаардал гэдэг нь эцэст нь яг өөртөөгөө хамт байж өөрийнхөө аль нэг эмоц аль нэг мэдрэмжтэйгээ хамт цагийг өнгөрүүлдэг хүн ганцаарддаг юм билээ. За ямар санаа. Тэгээд энэ бүр нарийн бурхан хорвоо ертөнцийн цэнтрэг гэдэг юм. Тэгж тайлбарлаж болдог. Жохон шашинлаг сүнслэг баймар байвал тэгж болдог. Тэгээд шаардлага байхгүй. Би болохоор ингээд амар зарчимч байсан гэж хэлсэн шүү дээ. Амар зарчимч байсан. Инглиштэй гэхэд. Тэгээ өөрийнхөө дур хүсэл, зан характер, эмоцороо юмыг хийх биш ингээд дандаа зарчим зааж энэ нөхцөл байдалд юу зүг билээ, юу буруу билээ гэж бодож ингэж амьдарсаар хагаад ганцаарддаг болсон байсан байгаа байхгүй. Хүн яахлаар ганцаарддаггүй тэгэхээр өөрийнхөө бүх ингээд мэдрэмээр байгаа мэдрэмжүүдийг мэдрээлэхлээр ганцаарддаггүй. Ерөөсө тэгэл болоо. Тэгээд ганцаарддаг хүмүүс яагаад бусад хүмүүсийг амар ирэлхийлдэг, найзуудтай байх гад, олон хүнтэй ирэх гээд гүрийгээ зүтгээд байдаг вэ гэхээр энийг айгуу сайн та анзаарах хэрэгтэй. Хэрвээ та ганцаарддаг хүн тэгээд амар олон хүмүүстэй хид хүмүүстэй ингээ нийлхийг айгуу хүсэмжилдэг, найзтайхыг хүсэмжилдэг, эсвэл тоочглсон цөөхөн хүмүүсийг амар их ингээд энэ хүнтэй л найзлах юмсан гэж хүсэмжилдэг болвол энийга та айгуу сайн анзаарч аваарай. Яагаад гэвэл тэнд нь таны хариу байгаа. Тэнд нь таны яг аль эмоц, яг аль мэдрэмж, аль feeling гэдэг зүйлээ та аниад байгаа нь тэндээс харагдан заяа.
Тэгэхээр таны яг одоо хүсэмжилж байгаа хүн юм бэ? Britney Spears гэж тавьчих заяа. Таны амьдрал найзын хүрээнд Britney Spears гэх хүн байгаа. Болиолээ Britney Spears гэх болроо гэх хүн байгаа гэж бодчих тий. Болроо гэх хүн байдаг. Тэгээ болроотой найзлахыг амар хүсдэг. Болроотой л найзлах юм бол амьдрал гоё ах юм шиг. Болроотой л хамтах юм бол зугаатай ах юм шиг санагддаг. Тэгээ тэр хүн таныг тоохгүй ахлаар голохоор ингээ муухай мэдрэмж төрдөг болвол та болроо гэдэг хүний ямар заанд нь хамгийн дуртай вэ гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Болроогийн юу нь хамгийн таалагддаг учраас болроотой хамт байхад бас эсвэл болроо гэдэг хүнтэй хамт байх үед байлаа яг энэ хүнээс юуг мэдэрдэг вэ? Юуг хүсэж байна вэ гэдгээ та өөрөөсөө шалгаад ингээ бичиж авах журнал дээр бичиж авдаг ч юм уу тий. Тэгэх юм бол аягаа зэгцтэй явж болно. Тэгэхгүй бол бодлоороо бодоолох юм бол ингээ тэр бодол чинь төөрсөөр байгаа ингээ толгой хөвдөд хэцүүддэг байхгүй. Тэгэхгүй зүгээр бичээд авчих цааг аягаа сайхан зэгцтэй ChatGPT дээр ч хамаагүй ChatGPT-тэй чи ярилцаад хамаагүй сайхан бичиж зэгцлэх хэрэгтэй. Тэрийг бичээд авчих. Тэгээд тэрнээсээ хараад яг тэ болроотой хамт байх үед шин юм сурч байгаа юм шиг санагддаг гэдэг ч юм уу. Эсвэл болроотой хамт байх үед би өөрийнхоороо байгаа юм шиг санагддаг, эрхчлөөтэй байгаа юм шиг санагддаг гэдэг ч юм уу. Эсвэл болроотой хамт ахлаар л би өөртөө ихтэй болдог. Тэ ингээ тэ гадуур ингээ нуруу тэгш тэнгэр ингээ тэ ингээ дураараа байгаад зөөгч мөгчийг хүртэл ингээ хөөе зөөгчөө ингээ хоолой дөрөнд дуудчих чадхаар болдог гэдэг ч юм уу тэ. Тэрийг олоорой. Тэр нь таны өөрөөсөө мэдрэх ёстой зүйл мөн. Та яг тэр зүйлийг болроогоос авдаг зүйлийг та өөртөө өдөр тутамд ингээ болроогүйгээр мэдэрдэг болох хэрэгтэй. Тэгэх юм бол ганцаарч ярилна. Тэгээ ганцаарч ярилцахаас гадна ихэр төлтөг ажил нийлж болцсошгүй. Ихэр төлн таны хүрээлэлд орж ирж болцсошгүй. Заавал гэж байгаа юм биш. Тэгээд ихэр төлн таны амьдралд орж ирэхгүй байх. Шалтгаанаа зөндөө байж болно. Гэтэ зарим хүмүүсийн хувьд бол ганцаарч л яалтчгүй ихэр төлөгийг нь блоклдог нөлөөний нэг мөн байдаг. Тийм байгаа шүү. Тэгэхээр уянгагийн оройных нь юуг нь харах юм бол саний рутиныг нь харах юм бол дандаа өөрийнхөө дуртай юм хийж байгаа шүү дээ. Тэгээ өөрийнхөө дуртай юм хийхдээ өөрийгөө хайрцаглахгүйгээр яг хиймээр л байгаа юм да хийчихэж байгаа шүү дээ. Хичээлж үзнэ. Одоо юу гэдэг нь би ингээд номын хүүхэд гэдэг ингээ өөрийгөө хайрцаглалцсан байсан бол family-г ай үзэхгүй байх нь шүү дээ. Family-г айж үзэхгүй. Тэгээд бэлэмэлийг харуулж ингэж дасгал юу булчнаа яагаад ингээд бичлэг хийхгүй байх нь шүү дээ. Тэр өөрийгөө би номын хүн гэдэг ингээд тэгцээсэн бол эсвэл өөрийгөө бил фитнесийн хүн гэж хайрцаглалцсан байсан бол энэ бичлэгээс хийхгүй байх нь family-г ай үзэхгүй байх нь тий. За эсвэл өөрийгөө би зүгээр л юм амар алиач шогч хүн гэж бодцсон бол зөвхөн family-г аяа үзээд бусад юм хийхгүй гэдэг ч юм уу. Ингээд өөрийгөө хайрцаглах байх байсан юм шүү дээ. Хэрвээ ингээд өөрийгөө хайрцаглах байсан бол уянга ганцаарддаг төрлийн хүн байх байсан. Тэгээ ганцаардаж байгаа үедээ юуг хүсэмжилж байна гэхээр тэр одоо математикийн хичээлийг ямар шалтгаанаар үзсэн юм бэ заяа. Зүгээр л хоббигоор математик үзсэн гэдгсэн. Би тэрийг харчаа what the fuck гэж бодсон цаа. Тэгээ энэ бичлэг дээр зүгээр хоббигоор математикийн хичээл үзэж суужсан. Юу гэдэг юм бэ те? Яага математик тооны хичээл үзээд байна. Арайч тий. Йоо, би тоонд муу байгаагүй. Би гэхдээ хизээч хүслээрээ 10 жилдээ үзчихсэн хичээлүүдээс би хизээч өөрийн хүслээрээ үзэхгүй. Ямар хүн над дээр буудуулгацсан байгаа юм шүү дээ. Йоо, oh my god. Окей. Тэг зүгээр өөрийн хоббигоор математик үзэж суужсан. Уянга. Тэр ингээд амар эрхчлөлтэй байгаа байхгүй. Өөрийнхөө бүхий л мэдрэмжүүд, бүхий л талуудтай хамт амьдарч чаддаг хүн байгаа байхгүй. Тэгээ YouTube хийж явахдаа сургаамжийн чанартай ч юм хийж маазарлаа чи чинь тэ айлгүй үдэж айлгуурт чинь ингээд ерөөсөө ийм байгаа байхгүй юу тэ. Тэгээд тийм ээ. Тэгэхээр хэрвээ ганцаардаад байгаа бол та угаасаа бусдыг амар хүсэмжилнэ, хэнийг үнтэй үерхөхийг амар хүснэ, хэнийг үнтэй найзлахыг амар хүснэ, бусад хүмүүсээр л дутагдаад байгаа юм шиг санагдана. Гэтэ тэр нь үнэн биш. Та тэр мэдрэмжүүд байгаа. Тэр ингээд хүссэн хүн болгоны амьдралдаа оруулж ирсний дараа ч гэсэн ганцаардтал нь арилахгүй. I promise. Тийм. Би өөрөө ингээд амар ганцаарддаг байсан хүний хувьд хэлж байгаа. Ганцаардтал тэгж ярилдаггүй юм байна лээ. Ганцаард яаж ярилцах вэ гэхээр та зүгээр
өөрөө өөртөө хамт өөрийн бүх мэдрэмжүүдийг мэдэрч өөрийн бүх хүслүүдийг хангаж өөрөө хангаж гэдэг өөрийгөө чөлөөтэй байлгаснаар ганцаардлаа ярилтын бэнлээ. Тэгээд чөлөөтэй байх чинь амархан байгаа зү. Саний уянгагийн жишээг харах юм бол те зүгээр жоохон мазрах үедээ мазраал fucking хоббигоор математик хичээл үзмээр байвал тэрийг ч гэсэн мэдэрсэн байгаа зү. Тэр хүслээ ч мэдрээд үзчихтэй те drag race энэ үзчихлөө яла. Тэрийг ч гэсэн үзчихтэй те ингээд зүгээр өөрийнхөө бүх ингээ хиймээр байгаа юм хийж амьдр. Тэгэх юм бол ганцаардахгүй. Өөрийн мэдрэмээр байгаа бүх юм мэдэрч амьдр. Тэгэх юм бол ганцаардахгүй. Тэгээд уянгаа санийхаа хийсэн юм дэ бүгдийг гэртээ ганцаараа хийчихэж байгаа зү. Тэ янз бүрийн багж хэрэгсэл мөнгө төгрөгний хэрэгтэй байгаагүй. Зүгээр ингээ сайхан өрөөнд дотор байгаа юмараа те компьютеророо утсаараа ингээ тэмдэглэлийн дотор журналаар хүртэл ингээ хийж болдог байхгүй юу? Тийм. Тэр ганцаардлын учир бол тийм байдаг, энергийн учир суурь нь бол тийм байдаг. Мөнгөний тал дээр бол мэдэхгүй. Мөнгөний тал дээр мөнгөтэйхын тулд юм сурах хэрэгтэй гэдгсэн тий. Яг уу шаардлагагүй байх гэж би боддог. Хүн баян байхын тулд заавал англи хэлтэй заавал уянгагийн хувьд бол юм сурах амар чухал төрлийн хүн бах ингээ заавал юм сурж ийж ингэж юу яадаг тий. Энерги авдаг, допамин авдаг, тийм төрлийн юм бах. Тэгээ уусаа тийм төрлийн ADHD гэж байдаг. Ямар л нэг юм хийж авахгүй бол тий гараасаа л нэг юм гаргаж авахгүй бол шинэ юм ол сурж авахгүй бол ингээ ерөөсөө ингээ байж чадаад ингээ сэтгэл ханамжгүй болчдөг. Төрлийн ADHD гэж байдаг. Тэр нь яг надад байдаг. Би яг тийм төрлийн ADHD тий. Ингээд ерөөсөө амарч чаддаггүй гэдэг ч юм уу тий. Амралтаа ер нь айгу муу зохицуулдаг. Амрах ер нь жоохон дургу. Ингээд ажил хийж иж лаас жаргалтай байдаг. Юм сурж иж ямарваа нэг юм уншиж судалж иж тий ингээд тархиа хөдлөж иж лаас жаргалтай байдаг. Төрлийн ADHD надад байдаг. Уянгаад бас тийм төрлийн ADHD байдсан болов уу гэж би бодож байна. Тэрнээсээ допамин авдаг. Тэгэхээр хүмүүсийн допамин авдаг зүйл өөр ээж болно шүү дээ тий. Ингээд кафег авдаг зүйлс заавал хүн болгон юм сурч ядаггүй байж магадгүй. Тий. Би өөрөө бас мөнгө санхүү баян болох энэ төр гэдэг зүйлсийг ихэр төлөлийн аян замнал энэ төр гэдэг зүйлсийг зүйлс орсны дараа угаасаа заадаг. За ихэр төлтөйг нийлсэн нөө тэгвэл одоо ихэр төлтөйг хамт баян байх хэрэгтэй. Энэ төр гэж заадаг байхгүй амар идэдтэй. Баян байх бол хүний эрх юм аа тий. Хүн болгон баян байх ёстой юм аа энэ төр гэж манай сургуульд гэж заадаг. Сургууль гэдэг нь сүнслэг юм сургууль ер нь шашны төлөлийн зүйл бол мөн. Гэтэ би шашинтай хүн биш. Тийм байдаг. Окей би жоохон нойрмог байгаа болохоор уг нь унтчих хэрэгтэй байхгүй одоо тэгээ жоохон нууршаад сонин ярьсан байж болзошгүй. Би тэгээ сонин биш ярих тал дээр хичээж байгаа. Тэгээ ягаан үр дээр дамжуулаад ингээд ярих чадвараа сайн practice хийж хөгжүүлж байгаа да баяртай байна. Тэгээ намайг дэмжиж өгдөгт баярлаа. Жохон сонирмжлэг үйлчлсэн уучлаарай. Зэбэлээ.